Төрийн байгууллагын програм хангамжинд 187.8 сая долларыг гадаадын зээл тусламжаар авахар төлөвлөжээ. Энэ хүрээнд Монгол Энэт хэргийн хамтарсан мэдээлэл технологийн төв зэрэг 8 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. За харин тухайн зээлийг авах нь үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулахыг зарим гишүүд сануулж байлаа. Улсын төсвийн хөрөнгөөр 2012-оос 2024 онд 22 төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхэд 94.2 тэрбум төгрөгийг програм хангамжид зарцуулжээ. Харин тоног төхөөрөмжөд зарцуулсан мөнгөн дүн тусдаагаан энэ жилийн хувьд гадаадын зээл тусламжаар 187.8 сая долларыг харилцаа холбооны салбарын чанар хүртээмжийг сайжруулахад зарцуулахар болсон байна. Харилцаа холбооны салбарын хүртээмж чанар хяналтыг сайжруулах чиглэлээр төсөл байна. За Монгол Энэтхийн хамтарсан мэдээлэл технологийн аутсорсингийн төв байгуулах төсөл, архив ерөнхий газрын зохицолбор барилгын тоног төхөөрөмж техник хэрэгслийн хангамжийн төсөл, доктортой амжиргаа 3 төсөл, төлбөрийн системийн шинжилэл төсөл, төсвийн санхүүжилтийн удирдлага ил тод үр ашигтай байдлын төсөл. За төсөв санхүүгийн доктортой байдлыг бэхжүүлэх төсөл гэсэн энэ төслүүд дээр бол нийтдээ 187.8 сая долларын асуудал тусгагдсан байгаа. Энэ мэдээж дотроо зөвхөн нөгөө програм хангамж биш, маш олон төслүүдийн арга хэмжээнүүдийн нийлбэр дүнгээр багцлагдсан мэдээлэл байгаа. Аудитын байгууллагын хувьд програм хангамжийн санхүүжилттэй гадны компаниудыг оролцуулах нь үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэйг санууллаа. Үндэсний аудитын газар төрийн байгууллагуудын бүх мэдээлэл буюу улсын нууцтай холбоотой эмзэг мэдээллүүдийг хадгалдаг газар. Гадны тусламжаар гэдэг маань өөрөө гадны хөнгөлөлтөй зээл санхүүжилт юм уу, эсвэл гадна талаас үнэгүй өгж байгаа систем юм уу? Манай энэ мэдээллийн технологийн шилжилттэй холбоотой төрийн аудитын тухай хуульд мэдээллийн технологийн төвтэй байх, за мэдээллийн их кодыг авч ашиглахтай холбоотой асуудлаар бол энэ мэдээллийн аюулгүй байдлын асуудалд анхаарад энийг бол улсын төсвийн хөрөнгөөр шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Одоо яг ийм тодорхой нэг тусламж зээлээр санхүүжнэ гэсэн юу бол тодорхойгүй байгаа. За авилга ажлын байрны давхардал хийдлийг арилгах хүрээнд төрийн байгууллагуудад зарцуулсан төсөв хөрөнгийн мэдээллийг алтныхан өгсөн юм а. Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой 5671 байгууллагын 17% буюу 939 байгууллагад 49017 компьютер ашиглаж байна. Төрийн байгууллагуудад ашиглаж байгаа серверүүдийн 79% нь Microsoft корпорацийн бүтээгдэхүүнийг сонгон ашиглаж байна. За төсвийн 68 байгууллагаас сүүлийн 2 жилийн хугацаанд Microsoft-ийн 6 төрлийн 138,164 ширхэг лицензийг нийтдээ 5.5 тэрбум төгрөгөөр худалдаа авчээ.